За сайн байна уу? За өнөөдөр худалдан авалтын эмгэг гэдэг ноцтой асуудлаар ярилцъя. За ийм төрлийн эмгэг туссан хүмүүс асар олон байдаг юм байна. Юм худалдаж авахгүй болвол ерөөсөн байж сууж чадахгүй. Тэгээд заавал одоо худалдан авалт хийж санаа намардаг. Тэгсэн мөртлөө худалдан авалт хийснээр дараа харамсч яадаг. Энэ төрлийн сэтгэлжийн үжигдлийг болвол худалдан авалтын эмгэг гэж. Англиараа болвол shopping addiction. За эсвэл compulsive buying disorder гэж. Тогтсон нэр том явтай. За энэ чиглэлээр олон номууд гарсан байна. Яагаад өнөөдөр энэ сэдвийг сонгосон бэ гэх юм болвол одоо жил цагаан сар болох гэж байна. Манай монголчуудын хамгийн их мөнгө зарцуулдаг, худалдан авалт хийдэг. Ийм улирал ямар нэгэн баяр наадам, амралт, зухаалга болохгүй үед энэ худалдан авалтын эмгэг нь хөндөрдөг, өвчин сэтэрдэг. Ийм очлоготой. Тийм учраас хинч байсан өнөөдрийн энэ яраагийг сонсоод би арай энэ худалдан авалтын эмгэгэд нэрвчсэн юм биш үү дээ. Тийм өвчнөд байгаа юм биш үү дээ гэдгийг хаанж үчихэд тос олно. За эхлээд энэ эмгэгийн гол шинжүүдийг хэлье. Гол шинж гэх юм болвол 5 онцлогтой. Нэгдүгüүрд нь болвол өнөөхөө амьдралд заавал хэрэгжээтэй худалдаж авахгүй болохгүй тийм зүйл биш байтал чинь. Өөрөөр хэлэх юм бол хэрэгцээгүй зүйлийг худалдан авах хүслээ барьж дийлэхгүй байх. За архинд орчсон хүмүүс байна. Архихгүй бол байс сууж чадахгүй. Тамхиж гэсэн ялгаа байхгүй. Энэ шиг донсон байдал. Мөнгө л байх юм болвол хэдхэн секундын дотор шийдвэр гаргаад өөрийнхнүүд нь сайхан харагдах юм бол таалагдах юм болвол өөрд нь ямар ч хэрэгцээгүй зүйлийг өөрийн мэдлэг бодолд авчиждаг. За энэ болвол надад бол сурдан байсан. Би болвол саяхан хүртэл ийм л эмхтэй байсан. Мөнгө аваад дэлгүрд орох юм болвол үжимжээр юу л өөр таалгасан тэр бүх зүйлийг худалдаж аваад заавал төрөвчөө хоослоод харж ирдэг. Ийм байсан. Тэгээ хоёрдугаар онцлог нь болвол стресс, гунах, ганчаардлан шопингоор худалдан авалтаар намжаах, дарах гэж орлогдог. За энэ болвол бас маш олон хүмүүсүүдээр байж байгаа ийм одоо сэтгэлжийн үжигдэл. Би уурандаа худалдаад авчихлаа гэдэг. Чи намайг уурлах юм бол би худалдаж авна шүү гэдэг. Тэгж ярьдаг хүмүүс маш олон байна. Стрессээ тайлахын төлөө. Энэ бүр аюултай. Өндөр үнэтэй худалдаа авчдаг. Би уурандаа машин худалдаа авчихсан гэдэг ч юм уу. Өөр тавиад. Эсвэл ганчаардсан. Ямар нэг юм дутуугын мэдрэмж байна гэсэн үг лээ. Ганцаардна гэдэг чинь. Хүн болвол нийгмээр амьдардаг амьтан. Хэрвээ сэтгэл ханамжтай харилцаанд байх юм бол бас тэгж их одоо худалдан авалт хийгээд өрн тараа хийгээд байхгүй. Тэгэхээр яагаад ганчаардах үед худалдан авалт хийж ийнө гэдэг зэрэг юм худалдаад авах юм бол яг юм орж ирж ийн хантай юм шиг худалдаж авсан юм өмсөж болно, хүжиж болно, хэрглэж болно. Ийм байдлаар өөрийгөө саатуулах гэж за ингэж худалдаж авалт хийдэг. Тэр тусмаа одоо энэ болвол тэр ганц бие хүмүүс төр бас хилэрдэг юм шиг байгаа юм. Ганц бие хүмүүс бол их худалдаа авалт хийж идэг. Ийм байдал ажиглаж идэг. За 3 дугаар онцлог нь юу гэхтэй зэрэг худалдан авалт хийдэг эмгэг туссан хүмүүс болвол санхүүгийн асуудалтай болчихсон байдаг. Өөртөө байнгын өртөө хүмүүс. Ядуутар амьдралтай хүн байсан ч ялгаа байхгүй. Орж ирсэн орлогынхаа хэмжээнд байгаа мөнгөөр юм худалдаа авчихна. Баян чинэлэг хүмүүсээс ялгаа байхгүй. Өндөр үнэтэй юм худалдаж авна. Тэгээд ялгаа байхгүй. Өөр зөөлөнд ордог. Аль ч оронд ялгаа байхгүй. Ганцхан Монгол биш. Олон жилийн турш пус компани ажилуулад бид нар одоо мөнгөтэй гэж одоо харж идэг. Нийгэм тийм ойлголт төрүүлчихсэн хүмүүсүүд бас маш олнороо одоо өржөөлтэй. Гаднаас нь харах юм бол их танс хэрэглэгтэй. Тэгсэн мөртлөө үнэндээ чааталтай өржөөлтэй. Ийм хүмүүс олон байдаг. Тэгээд санхүүгийн асуудал орохдоо зэрэг яах вэ? Нууц зээлтэй, нуучаар худалдан авалт. Хүмүүс арх далсыг хулгайлаад ууж яадаг. Донссон хүмүүс. Тэгэхээр энэ худалдан авалтыг бас тэгж хийдэг. Юм авсан гэдэг нь гэр бүлдээ хэлдэг. Чимээгүй авчихдээ. За энэ чимээгүй юм худалдаж авч байгаа хүмүүс бол шууд одоо
худалдан авалтын эмгэг тусчихсан юм байна гэж тэгж ойлгож байна. За дөрөвдүгээр онцлог нь юу вэ гэвэл худалдаж авсныхаа дараа харамсдаг, гэмшдэг, ичгүүртэй санагдаж байдаг. За ийм юм бол надад бас тохиолдож ирсэн. Ер нь их л тохиолддог. Худалдаж авчсныхаа дараасаа ерөөс ямар ч хэрэггүй юм бэ. Би яах гэж одоо тэгээд худалдаа авчихсан гэж тэгж бодогддог. Тэгээд тэр худалдаж авсан хувцасаа өмсөд явах гэсэн ичхүүр мэдэгдэж идэг. Тэг яах гэж юм хачин юм авчих удаа гэдэг. Хэрвээ ийм сэтгэлжийн байдалтай байх юм бол энэ бас өөрчн энэ худалдан авалтын эмгэг тусчихсан юм байна гэж оншиж болно. За 5 дугаар онцлог нь бол за энэ бол хамаг сүүлчиг дахиж одоо би ерөөсө ийм төрлийн юм худалдаж авахгүй гэдэг чим ерөөсө худалдаа авалт хийхгүй гэж амласан ч гэсэн байна шүү дээ. Дахин давтагдж яадаг. Дахиад л дэлгүүрээс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй идчихээд худалдаж аваа идчих байгаа. Дахиад л хувцас авж байгаа. Дахиад л ямар ч хэрэг байхгүй чалхаан бараа чуглуулж байгаа. Гэрээрэн дөрөн төрөл бүрийн эд сүйлийн чуглуулах хийчихсэн. Энэ бол донтсон хэрэг юм байгаа шүү дээ. Донтол гэсэн үг. Тэр бол үнэхээр баян чинээлэг учраас төрөл бүрийн одоо өндөр үнэтэй цонг. Төрөл бүрийн брендийн хувцсуудыг авчина гэж тэгж ойлгосон хэрэг байхгүй. Энэ хөөрхий өвчнөд усчихсан юм байл гэж тэгж харах хэрэгтэй болчихсон юм байна. За одоо дараагийн асуудал. Тэгвэл яагаад одоо энэ худалдан авалтын эмгэг өвчин үүсдэг юм? За энэ дээр бас дөрвөн гол шалтгаан байна. За нэг нь бол мэдээж сэтгэлжийн хүчин зүйл. За энэ ямар учиртай вэ гэдэг хэрэг. Сэтгэл санааны хувьд ядарч тойлцсон, айдас төгшөртэй байж байгаа. Өөрийгөө голох, сэтгэлжийн мэдрэмж төрөгдсөн. Ерөнхийдөө ийм сэтгэл санааны хувьд хонд нөхцөл байгаа үед бол ухамсаргүй худалдаа авалт хийж идэг. Яагаад үг гэвэл худалдан авалт хийхдээ зэрэг тайвширдаг. Өөрийгөө тайвшруулахын тулд. Хоёрдугаар нь бол тархины шаналлын систем. Өөрөөр хэлэх юм бол юм худалдаад авах тэр ахшинд бол дофамин ялгардаг. Дофамин бол хүний баяр хөөртэй, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг. Худалдан авалт хийж их үед яг авсан зүйлээ гартаа оруулж авах үеийн тэр мэдрэмж бол хүний хөөрлийн байдалтай байлгана. Сэтгэл хөөрлийн байдалтай байлгана. За энэгээр бол яг одоо тэр мансруулах бодис татчихтай адилхан. Эсвэл одоо алкол ч юм уу, никотин ч юм уу. Энэ үжүүлж байгаа үйлдэлтэй адилхан. Гэсэн энэ бол бас маш богино хугацаанд дотор алга болдог. Энэ мэдрэмжийг бол дийлэн хүмүүс мэдж байгаа байх. Ямар нэг юм дурлаад тэгээ худалдан авсны дараа хэдэн хоногийн дараа тэр худалдаж авсан зүйлээ эргэж хараад ямар ч шин юм шиг биш юм. Ямар ч сэтгэл хөдлөлийн байдал мэдэрдэх юм болчихсон байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол асар түргүү хуучирдаг гэсэн. Худалдаж авахтай хэрэг дахиж тэндээс ямар таашаал авах юм болчихдог. Худалдаж авч өмсгөөс өмнө бол их сайхан харагдаж байдаг. За энийг бол Монгол үгэнд алхаасаа өмнө үнэг сайхан ийм үг байдаг. Тэр үнгийг агнаад тэр арсын лаваад хувцас хийж өмсөх юмсан гэдэг ч юм уу. Гэртээ өлөх юмсан гэдэг ч юм уу. Тэгж хүсэж идэг. Гэтэл тэрийг агнаад арсын өвчөж авчираад хувцсыг өмсчих юм бол тэр ердөөл нэг жирэл одоо бусад үнэгээс нэг ялгаа байх. Урд нь өөрчн байсан үнэгнээ нэхээс ялгарх юмгүй байна гэдгийг мэдэрдэг гэсэн ийм санаа. За энийг бол тэгэхээр эртнээс анжаарж ирсэн байх нь ийм сэтгэл жүжигдэл байдаг. Өөрөөр хэлэх юм бол худалдаж авахаас өмнө сайхан харагдах шүү. Авчих юмсан гэсэн бодол төрдөг шүү. Гэтэл худалдаад авсны дараа бол сэтгэл ханамж нь буурдаг. Тэмээ бод хуучин байдлаа бочоод очно. Тэрнээс биш тэр юм нь муу ч юм уу? Муухай ч юм уу? Тэрэндээ биш. Зөвхөн одоо ингэж тасардахгүй шинж зүйлийг худалдаж авдаг. Тэрнээс нь дофамин ялгардаг. Ийм сэтгэлжийн байдалтай байдгийн байна л гэдгийг ойлгох нь чухал. За 3 дугаард нь бол нийгмийн нөл. За энэ бол мэдээж энэ зар сурталчилгаа. Сэлгээ байхгүй одоо энэ мэдээллийн хэрэгслэр сурталчилж байгаа. Энэ бол ийм сайн, тийм чухал. Энийг л одоо худалдаж авахгүй болохгүй. Өөрийнхөө амьдралыг өөрчилнө. Гэх байдлаар асар нарийн судалгаатай бүр хөгжсөн одоо ийм салбар нөлөөлөх хүчин чадвар асар сайтай гэсэн. Өөрийнхөө заавал худалдаж авах ийм байдлыг үүсгэж байгаа. Энэ давтагдж байгаа явдал байна.
За нөгөө нэг нь бол энэ сошиал сүлжээ харьцуулалт гэж. Хүмүүс судалдаад авчихсан байна. Тийм учраас би судалж авахгүй болохгүй гэдэг. Ийм сэтгэлж юу хэлж байгаа. За бас нэг хамгийн гол шалтгааны нэг. За миний хувьд ч олон удаа сонсож ирсэн ийм сонирхолтой үгэл. Тэрний юу гэхтэй зэрэг өөрийгөө шахах хэрэгтэй гэдэг ойлголт. Би энэ сар сайн ажилласан, чалан авсан. Тийм учраас би өөрийгөө шагнаад хувц савъя гэдэг ч юм уу. Сайн хоол авч идье гэдэг ч юм уу. Сайн машин авч унъя гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөрийгөө бас шагная гэдэг ийм сэтгэлж байдаг. Тэгэхээр заавал ч одоо мөнгө зарцуулж юм худалдаж авч өөрийгөө шагнах гучсан бол өөр бас өөрийгөө урамшуулах, шагнах, үнэлүүлэх ийм арга хэрэгслүүд асар олон байна. За ингээд цагаан авах тоолонд мөнгө орж ирэх тоолонд өөрийгөө шагнах. Төрсөн өдөр баяр дурсгал ямар нэгэн шалтгаал олдох юм бол өөрийгөө шагнана, урамшуул. Ийм байдлаар худалдаа авалт хийсээр байгаад энэ дом болчихсон. За энэ болвол сэтгэлжийн байдлыг бол ойлгож байгаа. Гэсэн ч гэсэн арай ийм хэлбэрээр биш. Өөр хэлбэрээр өөрийгөө шагнах, урамшуулах. За энийг бас бодож болно. За дөрөвдүгüүрд нь болвол дотоод хоосрол. Амьдралын утга учираа алдчихсан. Өөрийн хяналт, чиг баримжаад суларчихсан. За ийм нөхцөлд болвол худалдан авалт хийгээд өөрийгөө нөхөх гэж оролддог. Хэрвээ өөрийн гэсэн амьдралын утга учираа жарлаж хэвлэлтэй болвол хүн тэрнийхээ хойноос явна. Гэтэл тийм юм алга хүмүүс яах вэ? Зүгээр л ямар ч утгагүй зүйл мөнгө зарчуулж. Мөнгө байгаа учраас хэрэглэе. Хэрэглэхгүй яах гэсэн. Яах гэж мөнгө олсон. Ийм байдлаар худалдаа авалт хийдэг. Тэр нь устдаж ир дом болдог. Өөр бусдад үжүүлж харуулах гайхуулах юм байхгүй. Худалдаж авсан зүйлээр өөрийгөө харуулах гэж оролддог. За энэ болвол дотоод хоосрлын шинж тэмдэг. За тэгвэл яавал энэ худалдан авалтын эмхээс гарах уу? За энэ төр бас зөвлөгөө арга байж байгаа. Арих тамхтай адилхан энэ болвол хараат байдал орчихсон юм байна. Донсчихсан юм байна. Болохгүй бол болохгүй гэсэн ийм нийгмийн чиг хандлага байхгүй. Харин ч энэхээ эсрэгээр худалдан авалт хийхийг дэмжиж байгаа. Урамшуулж байгаа. Тим механизм нийгэмд адалж байгаа учраас энийг буруу зүйл эмхэх гэж хүмүүс үлэн зөвшөөрдөг. Байх ёстой юм байна. Харин ч энийг устдаж иргүр дэмжсэн ийм яраануудс байдаг. Зарах хэрэгтэй. Мөнгөийг зарж иж л олдог. Хэдий их хэмжээнд мөнгө зарж ийн үрж ийн. Тэдий их хэмжээнд орлого орж ирж ийн гэдэг тийм ойлголт хүмүүсийн байдаг. Энэ бол буруу ойлголт. Харин орж ирсэн орлогоор хувьчаа худалдаж авдаг, хөрөнгө оруулалт хийдэг. Дараагийн мөнгө төрөх их усврыг бий болгож тэгж чадаж байгаа юм болвол тэрний хэмжээгээр мөнгө орж ирнэ. Харин зүгээр л худалдан авалт хийснээр мөнгийг үрж зарснараа тэргээр их хэмжээний орлого орж ирэхгүй. Харин ч чөтгөрийн тойрогд орно. Ороод иртээ зэрэг зарлаа. Эргээд яваад ажиллах ёстой. Ингээд олон цагаар ажиллаад хөдөлмөр зарчуулаад орлогороод ирнэ. Тэгтээ зэрэг нь өөрийгөө урамшуулдаг, өөрийгөө тайвшруулах гэж оролддог. Би сэтгэлийн хувьд ядарч туйлдсан байна. Ганцхан өөртөө нэг гэрэл тусгадаг, допамин ялгаруулдаг. Тэр зүйл нь юу гэхтэй зэрэг худалдаа авалт байдаг. Ингээд мөнгөө өрөөд тусдаг. Тэгээд дараа нь яваад ажилдах мөнгөний төлөө яв. Энэ байдал болтой зэрэг насан туршдаа үргэлжилнэ. Тэгэхээр энэ байдлаас яаж гарах вэ? Нэгдүгээр арга нь болвол саяын ярьсан энэ онцлог шинжүүд. Энэ онцлог шинжүүд өөрийн чинь бид нар байна уу байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө ихлээд онцлох хэрэгтэй гэсэн. Би бол худалдан авалтын эмгт тусчихсан юм байна. Тэрийг хүлээн зөвшөөрөх. За энэ талаар болвол гар султай гэдэг ч юм уу. Үрлэгэн хийдэг гэдэг ч юм уу. Тэгж ярддаг. Тим хүн байдаг, тим айд байдаг. Мөнгө тогтдог. За энэ болвол худалдан авалтын эмгт тусчихсан тим хүн байна. Тим айл байна. За энэ талаар жишээ бодох юм бол өстэй зөндөн жишээнүүд байна. Аав ээжийнхээ гэр бүлийнхээ хурааж цуглуулсан өв хөрөнгийг үрчигдэг. За бас юу хүчлэгч вүлээ. Тим нөхөртэй айл, тим эхнэртэй айл бас олон байдаг. Ийм жишээ бол жахаасан. Тоочоогоо амьдралтай. Энэ чиглэлийн хүмүүс бол ерөөхдөө энэ худалдан авалтын эмгт тусчихсан хүмүүс. Тэгж ойлгож байна. Тэгээ хэрвээ ийм байдалтай байвал сэтгэл зүйчтэй ярилцж болно. Хүнд байна гэж үчих юм бол энэ байдлаас гарч чадахгүй байна гэж өөрийгөө дүгнэх юм бол сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж болно.
Хоёрдугаар арга нь юу гэхтэй зэрэг төрс хаатуулах дүр. Тэр доор нь худалдаа авалт хийж болохгүй. Наадчах нь болвол нэг 24-өөс 72 ч хүлээх ёстой. Ямар нэгэн юм худалдан авна гэж бодох юм бол шууд худалдан авч болохгүй. За энэ талаар бол өнгөрсөнд ярьж өнгөрж ирсэн. Еврей арга байдаг. Юм худалдаж авах гэх юм бол 7 хоног бодох ёстой гэдэг. 7 хоногийн дараа дахиж худалдан авалт хиймээр байгаа болвол өөрөөр хэлэх юм бол тухайн юм заавал авахгүй болохгүй гэж бодох юм бол тэр хүсэлж арилаагүй байх юм бол дахиад 7 хоног бодох ёстой. 2-7 хоногийн дараа бас л тэр зүйлийг худалдаж авахгүй болохгүй юм шиг байгаа бол худалдаж авч болно. Гэтэл 2-7 хоног өнгөрөх юм бол ихэнх зүйлийг худалдаж авах ямар шаардлагагүй юм байна гэж тэгж хүмүүс ойлгодог. Эсвэл мартагдсан байдаг. Энэ бол их алдартай арга. За интернет худалдаа авалт хийж байгаа хүмүүс байна. За энэ хүмүүс бол wish list-д оруулах гэж юм л да. Худалдаж буй хүссэн жагсаалтаа оруулах гэсэн. Тэнд оруулаад яваад байх хэрэгтэй. Харин жинхэнэ худалдан авалт хийхгүй. Зөвхөн жагсаалтаа оруулаад хадгалаад тавиад байх. Ийм арга. Энэ их үр дүнтэй гэдэг байна. Өөрийн хүссэн зүйлийг худалдан авах жагсаалт руу оруулж явах үед яг худалдаад авчихаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр энтэй адилхан дэлгүүрд ороод бас ялгаа байхгүй энэ аргыг хэрэглэдэг гэдэг байна. Худалдан авах сахасруугаа хийгээд байдаг гэдэг. Хүссэн юм болгоны аваад хийгээд байдаг. Дүүртэл тэр үед бас яг худалдан авч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Допамин ялгардаг. Тэгээд дараа нь дэлгүүрээс гарахаас өмнө тэр зүйлүүдийг буцаагаад орнд тавьчихдаг гэдэг байна. Энэ бас их сонирхолтой арга байна. Энэ аргыг бас одоо би өөрөө хэрэгжүүлж гэж бодож байна. Дэлгүүрт бол хувцас туршиж өмсөж үждэг. За энэ бол үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Эхлээд дэлгүүрлуудыг өмсөж үжиж дараа нь авахгүй гараа явчихдаг. Дурлсан хувцас бас хэдийг өмсөж үжээд тэгээ авахаан болчихдог. Тэгэхээр энэ үед бол яг тэр допамин ялгараа дуусчихдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүсэл унтарч чаддаг. Тэр үжигдэл бий болт юм байна л да. Тийм учраас та бүгд ч ялгаа байхгүй. Дэлгүүрд орох юм бол тэр готлнуудыг бүгдийг өмсөж үж. Тэгээ хувцсуудыг бас бүгдийг ялгаа байхгүй туршаад өмсөж үж. Талан таар зургийг ав. Тэгэх юм бол сэтгэлд нь чадчихна. Гарах үедээ дэлгүүрээс юу ч авахгүй гарна. За дараагийн арга нь бол санхүүгийн хязгаар тогтоох. Орж ирсэн ордынхоо одоо нэг хобби гэдэг ч юм уу. Худалдан авалтанд зарчуулж болно гэдэг ч юм уу. 10 хуваар нь бол хөрөнгө оруулалт хийнэ гэдэг ч юм уу. Ийм байдлаар санхүүгийн хязгаар тогтоох. За энэ сул сая ихэд удаа ярьсан яаж санхүүгийн эрхчлэн төрөх үү? Тэрний төлөө хэдэн хуваар нь ямар хувьчаа худалдаж авах уу? Яаж хөрөнгө оруулалт хийх үү гэдэг. За тэр бичлэгүүдийг бас үжиж болно. За дараагийн арга нь юу гэхтэй зэрэг орлуулах зан үйл. Ямар нэг юм худалдаж авъя гэж хүссэн үед өөр эрүүл зүйлийг сонгох хэрэгтэй гэж байна. Гадуур гараад салхинд алхах ч юм уу. Ном аваад уншдаг ч юм уу. Найз нөхдөдөө ярьдаг ч юм уу, ууждах ч юм уу. Тэгэх юм бол эндээс бас допамин ялгарна. Дараагийн арга нь бол орчноо чивэрлэх. Гар утас компьютераар дүүрэн худалдан авалтын апп, сайт. Тим жил байгаа бол тэрийг одоо усгаж арилгасан дэр. Тэгээд дэлгүүрд явах, орох. Энэ боломжуудыг саах, чөөхрүүл. Ийм үг байдаг байхгүй юу? Дэлгүүрд ороод хийх хамгийн сайн худалдан авалт нь юу гэвэл юу ч авахгүй байх. За энэ чирчмийн сүүлийн үед бид нар барьж байгаа. Хамгийн сайн худалдан авалт юу гэвэл юу ч худалдаж авахгүй байх юм. Дэлгүүрд орчод ямар нэг юм худалдаж авах гарахгүй бол сэтгэл дундуур санагдж идэг. Ямар нэг юм дутуу юм шиг байж идэг. Орчсон юм чинь заавал нэг юм аваад гарантаа гэсэн тийм ойлголт. Тэгээд өөртөө хэрэггүй ч үйл ч юм уу. Энэ удаа авахгүйсэн болох ч үйл ч юм уу. Хүчээр худалдаж авч идэг. Энийгэн болтой жирэг бас их ёс суртахуунтай юм гэж ойлгож идэг. Тийм шаардлага байхгүй. Хамгийн сайн худалдан авалт бол юу ч авахгүй байх юм. За энэ бол манай гэр бүлийн бүр хэлж үг болоод баг тогтож байгаа. Дэлгүүрд ороод юм үжичгээд хамгийн сул за авахаан болчихвол за юу ч худалдаж авахгүй бол хамгийн сайн худалдан авалт. Тийм учраас бид нар хамгийн сайн худалдан авалт хийлээгээд авахгүй гараа явдаг. Дараагийн арга нь юу гэхтэй жир учир утга жарлогоон тодорхойлох. Амьдралын хамгийн гол учир утга бол эдэж үйл биш. Худалдан авалт биш. Тэрнээсээ илүү учир утгатай зүйл. Эрүүл мэнд байна.
Хүмүүсийн хооронд харилцаа байна. Сурч судлах, мэдлэг мэрэглээ дээшлүүлэх байна. Ийм жил мөнгө зарч болох. Амьдралынхаа учир утга болгох. Энэ цогт. Жишээлх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй их чихэрлэг гэдэг ч юм уу. Боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг ч юм уу. Дуртай жил гэдэг ч юм уу. Ийм жилийг идэх үед урд нь хэлдэг бас үг байгаа. Ганчуудаа идчихэхэд яадаг юм хордоод өгчих биш үү? Дуртай учраас идчихье гэж. Тэгэж хэлдэг байсан саяхан хүртэл. Гэтэл одоо бол тэгж хэлэх байсан. Одоо юу гэж хэлж гин үү гэж. Ганчудаа ч гэсэн идэхгүй бай гэж. Тэгж хэлж байгаа. Эрүүл мэнд сөрөг нөлөөтэй жилийг ганчудаа ч гэсэн идэхгүй бай гэдэг. Ийм үгээр орлуулсан. Энэ хамгийн их аж жаргал таашаал болвол хүмүүсийн хооронд харилцаанаас бий болдог. Тийм учраас утга учиргүй зүйл худалдаж авахын хооронд найз нөхдөйгөө сэтгэл санаа нийлдэг хүмүүсүүдтэйг уулзж ярилцах. Энэний төлөө кофены мөнгө зарцуулж болно. Эсвэл мэдлэг боловсруулалтанд дэвшлүүлэхийн төлөө төрөл бүрийн сургалтууданд сууж болно. Одоо интернетээр онлайнаар төрөл бүрийн сургалтууд явуулж байгаа. Тэр тусмаа одоо санхүүгийн байдлаа сайжруулалттай холбогдлолтой сэтгэл зүйтэй холбогдлолтой асуудлуудаар төрөл бүрийн сургалтууд байдгийн байна. Энд сурчиж болно наач. Тэгээд хэрвээ санхүүгийн боломжтой юм болвол шопинг хийж хаад тэр мөнгөөр буйнаа уйлж зарцуулж болно. Энэ дэлхий дээр амьдрал тараххан байж байгаа. Тусламж хэрэгтэй. Амжилт хүрэх хүмүүс асар олон байна. За үг олдож өгөх боллоо. Өнөөдрийн ярсныг товчхон дүгнэх юм бол худалдан авалтын эмгэг гэж байдгийн байна. Энэ чиглэлээр бичсэн хэд хэдэн номыг уншаад энэ дээр нь тулгуурлаад ярлаа. За энэ худалдан авалтын эмгэг гэдэг нь бол хэрэгжээгүй зүйлийг дахин давтан хяналтгүйгээр худалдаж авдаг. Тэгээд дараа нь тутаж ирэх гэмшдэг, харамсдаг. Тэгээд санхүүгийн болоод сэтгэлжийн дарамтанд ордог. За ийм төрлийн эмгэг сэтгэлийн өвчин гэсэн. За энэ нь бол хэд хэдэн онцлог шинжтэй 5 төрлийг хэлсэн. Ямар ч хэрэгжээгүй зүйлийг худалдаж авах ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээд тэрийг дарж чаддаггүй. Эсвэл одоо ганчаарцсан, гунигалсан үед энийг намдах гэж шопинг хийдэг. Тэгээ энэ нь болтой зэрэг санхүүгийн асуудал болчихсон байна. Өртөө байна. Эсвэл нуучаар худалдаа авалт хийдэг. Хянжтгаан болчихсон. Тэгээд хамгийн гол нь худалдаа авсныхаа дараа харамсдаг, гэмшдэг, ич хүртэй юм шиг бодгож яадаг. Хамаг сүүлчийн гэж бодсон ч гэсэн тэр нь дахин давтгаж яадаг. Өөрөөр хэлэх юм бол арх тамханд орчихсонтай адилхан ийм үжиглээ хэл. За тэгээ энэх нь яагаад үүсдэг шалтгааныг хэлсэн. Энэ сэтгэл зүйн өвчин байна. Тархины шагналын систем байна. Нийгмийн нөлөө байна. Дотоод хоосрол байна. Янз бүрийн хүчинжил нөхцөлдөд ийм байдалд орсон. Тэгвэл эндээс гарах аргыг бас хэлсэн. За би өөрөө бол бас юм шопинг хийх эмхтэй байсан. Өөрийн биеийн туршлага дээр тулгуурлаж байгаа хэд хэдэн үр дүнтэй аргыг танилцуулсан байж байгаа. Та бүгд өстөө туршиж үзээрэй. Тэгээд хамгийн сүүлд нь ямар ч хэрэгцээ байхгүй худалдаж авахгүй ч гэсэн болох зүйлүүдийг худалдан авахгүй байснаар тэр мөнгийг хуримтлуулж чадсанараа яах вэ? Илүү мөнгө хэрэгцээтэй хүмүүсэд тусламж олгоод өгч болно. Нийгэм нийтээр аж аргалаа сайн сайхан амьдрахын төлөө тэр мөнгөж зарцуулж болно. За тэгээд хамгийн гол ч нь бас юу гэвэл санхүүгийн эрхчлэн төрөгчөнд туслах. Бид нар орлого орж ирэх юм бол тэргээр худалдан авалт хийгээд дуусгачих юм бол яах вэ? Дахиад ажиллах шаардлага гарч ирнэ. Ажиллана гэдэг чинь өөрөө чинь цагийг амнасыг үрж байгаа. Тэр мөнгө олоход зарцуулж байгаа тэр цагаараа бид нар өөрийнхөө дуртай зүйлийг хийх ийм боломж байсан. Энд зарцуулж болно. Хүн болгонд хийж бүтээе. Эрхчлөөтэй амьдрэх гэсэн хүсэл эрмэлзэл байдаг. Таньдаа зарцуулж болно. Гэтэл мөнгө ороод иртээ жирэг зараад үрээд мөнгөний асуудал үүсэх юм бол буцаад одоо өөрийн дурггүй ажлыг хүчээр хийх асуудал үүсдэг. Бүр өдөр шингүй ажиллаад өвчин эмгэг төртөл нэрвэгдэнэ. Тэгэхээр энэ байдлаас гарч мөнгөний эрхчлөөтэй аж аргалтай сайн сайхан амьдрэх юм бол энэ эмгэгээс салах хэрэгтэй. За ийм агуулгыг өнөөдөр ярьсан. Тэгээд одоо жил чагаансаар болох гэж байгаа. Бас нэг онцлог нь юу вэ гэвэл заавал нэг шалтгаан тоочж идэг. Чагаансаар болох гэж, шинэ жил болох гэж, баяр наадам болох гэж ингээд худалдан авалт хийхгүй болохгүй гэсэн ийм шалтгаануудыг олж байгаа худалдан авалт хийдэг. Хамгийн гол нь тэр учир утга нь байгаа.
харьцуулсан байдлаар бусдад үжүүлэхийн төлөө худалдан авалт хийж байгаа юм бол энэ шаардлага үүсгэж байна. Цагаан сар бол уулзах, золгох, халуун тутанд уур амьсгалыг бий болгох. Эндээс л хамгийн их аж аргал сайн хэмжүүл ирдэг гэж байгаа юм. За ингээд төгсгөлд нь та бүгд бас ямар арга хэрэглэдэг юм? Ямар илүү үр дүнтэй арга байна уу? Ямар онцлог шинжтэй байдаг? Энэ талаар сэтгэл дээр бичээрэй. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.